Онцгой амралт нэвтрүүлгийн өнгөрсөн дугаарт манай сурагч зэргүүд инхийг сахиулагчид болсныг та бүхэн санаж байгаа бах. Одоо харин альба багийн даалгавраа гүйцэтгэх хэлж. Баатруудаа амжилт хүсье. Дотоодын өвмөн самунтай байгаа тухайн улсын иргэд бидний байдалд эрдэхгүй байна. Хүмүүсийн амьдрал улам доройтож байна гэх нэрийдлээр үр гүйцэтгэгч цэрэг ажилтнууд руу бухимдаа илэрхийлэн дайрсан үйлдэл гаргав. Цагийн байдлыг үнэлэн дөрмийн дагуу ажиллана. Өргөцсөн хоногт ер нь ингийн ард иргэдийн жоохон бослого маягтай. Тэгээ тийм айхтар хурцнат гэж зөв ард иргэдийн тусламж хүссэн. Нүгэн байгууллагаас яг ажлаа хийх уриалсан. Яг тиймэрхүү байсан болохоор ч тэр бидэд жоохон эхлээд арай жоохон манайхныг ингээ хараад ах юм бол манай багийн ажиллагаа үнэхээр сайн байсан. Гэтэ жоохон бид жоохон эхлээд өөрсдөө заавал шалган нэвтрүүлцийг байгаа болохоор бид гарч ажиллах хэрэггүй зөвхөн дотор ажиллах хэрэгтэй. Хүмүүсийг нийгээр доторч нь оруулах хэрэгтэй байсан гэж. Тэрийгэл мэдлгүй жоохон алдаа гарсан юм болов гэж бодож байна. Хоолог усуг гэд дайрж яхад нь над руу нэг цогссон юм. Тэгээд тэр үед нь яг бодоод надаа гар хүрчлээ гээд сүгдүүл сууж хагаад гарын бариад хэвтүүлээд тэгээ байж хат минь дэлбэрэл. Тэ ер нь илдэг зүг харьцахгүй бол ер нь ямар ч хүн байж магадгүй сайн нэгжээд сайн хамгаалахгүй ер нь бол хариуцж байгаа хүнийх нь тэгэл 50 байж болно. 50 бай. 50 баарай. Яг одоо суулгах юм бол бид нар хилцээр хийж болно. Үнэхээр хүндрэлтэй байсан. Хилэлцээр хийн гэдэг тийм амар зүйл биш гэдгийг бас ойлгож авсан. Тэгээд инхийг сахиулах гэдэг үйл ажиллагаа бол тэгээ хамгийн супер хүмүүс л хийх үйл ажиллагаа. Хойшоо араас. Бидний үйл ажиллагаа. Хойшоо араас. Манай баадын нэлээд ууралсан байх. Инхийн замаар бүгдэнд нь зогсоорой 50 байгаарай гэж хэлээд нэмэргүй болохоор нь сүултээ бараг зодон болох шахсан да. Нилээ олон мент дэлбэрсэн. Тэрийг бид нар ингээд дээшээ ингээд агаарлуу буудалд өгөхдөө дуурайд амал жигнэсээ бөмбөг байсан юм билээ. Гүү айгаагүй. Зүгээр айгүй сандарсан. Мин 4-5 дэлбэрс. Тэрэн дээр бол бидэд өгцөн байх хэрэгтэй байсан бил. Бид тэрийг нь бооны тоо гэж та дандуураад тэг байгаацгаахгүй. Босогчт нь айгүй бөөндө дайраадс болохоо бидэд ерөөсөө гэрийн хилэлцээр хийж чадаагүй бөөндө сандралцгаагаад Хүмүүс чи ингээд эхнээсээ ингээд бүр ухаан алдаж байна. Би бүр ингээд яахаа мэдхгүй ингээд манай эмч маань ингээд хажууд байсан чи байдгүй. Би ингээд ганцаараа үлдсэн. Яах вэ гэд эмчийн цүнх маань хажууд байсан чи байдгүй. Тэгэл би ингээд худлаагаасаа за би танд ингээд өвчин намдаах тарилаа гэж ингээд гараараа үзүүлээд. Миний хувьд болохоор хөтөлж бүх ингэ тэмдэглүүдээр ингэ бичиж явах байсан. Тэгээ ер нь бол тэрэндээ жаахан таарах юм болохоор багийнхаа нэг хүүхэдтэй ажиллаа солиод угтах хүмүүсийн арын ингэж хааж буугаараа ингэж ард нь хамгаалах үүрэгтэй явсаа. Цэргийн амьдрал дээр гараад ирсэн юм шиг цаанаасаа нэг юм нэгдсэн үндэсний байгууллагын ажилтан болсон юм шиг санагдал. Би төвөгдүүдээ боловсралтай болгомоор байна. Миний хийснийг дагах юм бол за дараагийн шалганаар нэвтрээд цаашаа явж болно шүү. За дараагийн хүмүүс толгойн имийг угаад түр 50 байж байгаа. Манай дарга тэгээд холбогч ер нь бол үүдэнд зогсож исэн угтагч энэ төр бүгдээрээ амар сайн байсан. Инхийн сахиулагч гэдэг үнэхээр төсөөл байдаг байсан юм аа. Одоо нөө зургатаар бол сонсч л байсан инхийг сахиулах хүмүүс гээл ингээл хүмүүс байдаг байсан. Яг юу хийдэг, судаан руу явдаг гэж би мэддэг байсан. Ер нь тэр талаар ямар ч тэр сонирхол байхгүй мэдлэггүй байдаг гэсэн. За энд ирснээр бол ер нь бол анхан шатны заа нэг иймэрхүү байдаг шүү гэдэг мэдлийг бол олж авсан гэдэгт итгэлтэй байна. Салаан зэрэгч удирдлагаар сайн байлаа.
хизээж бити төрүүлж гал нээх гэж бодоорой. Шаргацсан цэргийн албан агчийг хоошоогоо шалгамлуугаа нэвтрүүлчихэд анхны тусламж үзүүлэх ёстой байсан чинь энэ ч тэгээ шалганыхаа наан тусламж үзүүлсэн та хэдий нэг жоохон алдаа болсон. Энэ дээр ерөнхийдөө цаашдаа анхаарал явуучих юм бол анхны удаа гэхэд бол та хэд бол өөргөө сайн гүйцэтгэх гэж миний хувьд өгнөж. За сайн бодоод гой үсэл бодоорой. Сайн бодоорой. За. За гоё юм уу? За сэтгэл хэрэм. Ингээд ийм бэлэн үлээлгэн гэж бодсон уу? Ингээд бодоогүй юу? Яг тэмцэн дээр. Чи сэтгэлээ хэлэлтэй баяж чинь уу? Яаж чинь уу? Үгүй. Өнөштрхийн мэндэрсэн өдөө өнөө чаргалтай өргөө гэрчээ үеийг олон нөхөдчин цуглаарлаа цэцэг алгасан баярын ширээ цамэрлэг болоо бицуна төрсөн өдрийн халуун мэндийг тооцоогүй бадида хүрээе. За чимний бади осно байлээ. Би дахиж авчихсан шүү гэж. За. Бонороо сайхан лавцгаа. Юу бодож чинь яг? Ингээл одоо 17 жилиг чи ингээд өнгөрөөцсөн биш. Харин тий. Сонирхолтой биш. Яг энэ тэмдэглэн гэж бодсон. Яг ингэж тэмдэглэж байгаагаар чи төсөөлчихсөн үү? Үгүй юу. За гинти байж чадсан байна. Одоо тэгээд дахиад 18. Яг 10 жилийн үед ирээ. За миний нэр дуудсан бүрэлдэхүүн жагсаалаас 4 алхам гар. Игшиглэн Эрдэнэ чимэг хонгор зул хулан энх буян цолмон мөнх заяа бям жаргал саран бэлэг минжин ану намуу эрдэнэ энүүжин баасан хүү эрэгтэй сурагчдын нэрсийг дуудъя. Дорд самбо анх хоёр мөнгөнжин төгөлдөр молом эрхват бэлэгт тэмүүжин атху марат төвшин баяр хүслэн амгалан баяр даваа жаргал энэрэлт тайван төвшин өмнөх өдрийн тэмцээн дээр тэмцээн эхлэхийн өмнө би та бүхэнд үүрэг болгосон. Тэмцээн өдөр ахих тусам улам хүндэрч байгаа. Өдөр бүр хасагдах хүмүүсийн тоо огцом нэмж байгааг анхааруулсан. Таны тэмцээнд оролцож байгаа оролцоо сургалтанд сурч байгаа байдал мөн олон нийтийн дунд бие авч яваа байдал цэргийн эрдэмт шамдан боловсрож байгаа байдлыг хараад мөн тэмцээний одоо шалгуур үзүүлэлтэнд үндэслэн дүнг гаргасан. Тэмцээн ахих тусам хасах тэмцээнээс одоо хасагдах бүрэлдэхүүн улам ихснэ гэдгийг та нарт урьдчилж анхааруулсан. Жагсаалаас гарсан бүрэлдэхүүн үргэлжлүүлнэ. Баяр хүргэе. Үлдсэн бүрэлдэхүүн амрагчтай игнэд
баяртай, бас гонигтай хачин мэдрэмж. Бус шатуудыг бодвол арай илүү амархан, бүр хамгийн амархан, ялж болох хамгийн амархан шат байсан. Тэрэн дээр хасагдсан одоо жоохон шар хөдлөө. Жоохон гондоо байна. Шалгах шийсэн. Тэрэн дээр угаасаа би өчтөр өгнө хасагдана гэдэг өөрөө мэдчихэл байсан л та. Нуусан юм нь олж чадаагүй. Багийнхнаа шалтаасан зүйл бараг байхгүй хаа. Тэгээ салаагаар насна гэсэн бол манай салаа хасагддаг байсан баг. Хүн үнээр насна гэдээс айгүй юм баярсан л та. Яагаад гэвэл салаагаа тэгээ хойш нь тачижсэн өөрөө ганцаараа хасагдсан дээ шүү дээ юм. Харамсах хэрэггүй дээ. Алтан гэдэг бол чи хамгийн сайн багшаа оллоо гэсэн үг. Бидэнд өдөр бүр шинэ боломжууд нэгдэж байдаг. Онцгой амралтаас ондоо олон сорилтууд та бүхнийг хүлээж байгаа. Хүсэл мөрөөдөл, хүрэх зорилготой байхад аялал хизээч дуусдаггүй. Сая хүртэл үйлээ сууж явах гэсэн маа салааны хүүхдүүд үрж ирэл зүгээр штэ андаа гэл. Одоо босгогч нар одоо жигсаал гаргаж ирсэн гэх юм. Тэгэд нилээ олуулаа гараад ирэхэд сандраад. Тэгэд би урдаа шалган нэвтрүүлэгч юм чи нөгөө зевсэггүй тэр хүмүүс рүү яваад очсон. Тэгээд энгийн ирэг нь гар үрээд. Тэгээд зөвшөөрлөгөө гал нийсэн гэдэг. Би энэ тэмцээнд анх удаага оролцож байгаа. Тэгээд 5 дахь өдрийнхөө тэмцээнээр ингээд хасагдж байна. Тэгээд ер нь ойлгохгүй гэж удаад цаашаа алхаж ирсэн чинь баяр үрэх гээд нөгөө бүрүүний хогт өдрөө очсон чинь надад ингээд дуудулж өгöd тэгээд шууд болцсон. Тэгээд бусад бүх оролцогчдаа амжилт хүсье. Аав ээж минь намайг бүх зүйлээр дэмжиж энэ тэмцээнд явуулсан. Тэгээд улам тэмцээнийхаа төгсгөлийн үзье гэж бодсон. Бат чадсаггүй. Тэгээд ер нь бол ялсан ч ялагдсан ч ээж аав бол үргэлж мундаг байна гэж хэлдэг. Тэгээд ер нь бол урны болохоор юм хийгээгүй би бусад хүүхдүүдтэй адилхан ингээд өрсөлдөөд ингээд чирж өөрийгөө сорж чадсан. Тэгэхээр өөрөөсөө өөртөө урам уграхгүй гутахгүй ер нь бол чатгаараа л хичээсэн сайн байсан. Өнөөдөр найзтайгаа дараагийн шатанд тэнцэж байх гэж бодсон. Өглөө уулна. Бээр эзлээд ижээ авдаг хүн сүүлж ингэ зүүдэлж батсан. Зүүдэлж болсон байхгүй. Тэгээд хасагдчихлаа. Харамсалтай л байна. Хөв хүний шалгасан биш юм багаар болохоор бас хэцүү. Яа би нөгөө хамгаалагч болсон. Тэгээд нөгөө хамгаалагч гэдэг үүргээ нэгсэн ойлгож чадаагүй. Тэгээд дэж явсараа насагдсан байхаа. Чамайг бүжгэлж байхыг чинь харсан. Хат чаналтай байсан чиний харц. Даудлах зүрхээ ном байж хамтдаа бид бүжгэлсэн. Дахин чамтай уулзахыг мөрөөдсөн. Анх хоёр алдраа Минжинтэйгээ амин цацхан яриа өрнүүлэхээр болцоонд ураад байна. За орой минь дээ. Орой минь. За орой минь. За гитартайгаа ирсэн байна. Хизээ гитар тоглож сурсан бэ?
Одоо нэг 5-6 жилийн өмнө юм уу? Анх найзаагаа дагаад найзаараа залгаж авчихсан. За онцгой амралт ямар хөө санагдаж байна минь жээ. Яг ингээд дараалалаа цаг цагаараа ингээд юмнууданд болж байгаа болохоор зохион байгуулалттай гойс. Бүх зүйлээр ингээд командын дагуу амьдрах ер нь яг ямар санагдаж байна чамд? Би өмнө нь нөгөө юм сургалтанд явж байсан болохоор яг анхны удаагийнх биш болохоор өмнө нь бас ингэжсэн болохоор ер нь яг ингээд сурцсан гэсэн. За одоо урд нь бол өмнө иржсэн. Гэтэ энэ жил бас яг ижилхэн төрүүлжийнхаа бүртгүүлсэн зарчмаараа гэх юм уу Facebook-с дахиад олон нийтийн үндэсний Монголын үндэсний радио телевиз ийм зар байж байгаа. Өө за ашиггүй гээл тэр бүртгүүлэл хамаагүй л ажиллаарай бол энэ үрд ирсэн дээ. Ирээдүйн зорилт нь ямар зорилготой байна? Мөрөөдөлтэй байна? Би одоо нөгөө 12-аад төгсөөд гадаад руу их татруугаар сурах гэж байгаа. Тэгээд яг тэрэндээ одоо энэ жилийн хугацааны зорилго гэх юм бол хичээлээсээ хийгээд гадаадын их сургуультай сайн орох юм да. Би дэшиг их сургууль руу цагдаа судлалаар сурах. Тэгээд цагдаагийн тусгай албанд шалгалт өгөөд тэмцээд орно гэж байгаа. Бас нөгөө сайн чадахгүй ч гэсэн жудаа ойрлох дуртай л да. Тэгээ 32 оны олимпиад ер нь хүч үзэх шигшээ багийн тамирчин болно гэж байна. За. За энд. За би бас ерөөд бол ойролцоо цэцтвчин тал руугаа. Цэцтвчний тусмаа ялангуяа тусгай томилтын батлан тэр 84 ангид авахыг хүсэж байгаа. Ерөөд бол. Тийм болохоор бэлтгэл сургалтаа сайн. Би давхар өөрөө жижиг зүгээрч хэлдэг байхгүй юу? Тийм болохоор одоо ер нь 24 жилийн нэг том зорилго юм бол жижиг зүгийн дэлхийн аврал байна да. За тэгэхээр би чинь хоёр барилддаг хоёр залуугийн хажуу суугаад байгаа юм байна шүү дээ. Найзуудтайгаа ирсэн ч гэсэн танихгүй хүмүүстэй найзууд болж байгаа шүү дээ тий. Тэгээд бусад бас найзууд нь ер нь бас ямар сэтгэлдтэй та хэд ер нь бас аминчхан зүйлсээ ярьж байна. Ярьдаг. Яг ингээд андаа гэл ингээд цайны цаг магаар ирнэ штэ. Тэгэл хальт таарч мараад за яасан гайгүй юм гэл гайгүй нэрээ гэл тэгж байгаа л ингээд нөгөө салааны бандуудаас бас зааж хэлнэ. Тэр жоохон таалагдж байгаа малгаж байгаа гэд. Тиймэрхүү юмнуудаа хальтал ярьж байгаа. Эхлээ нэг яг өөр салаад хуваарлагдсан болохоор тогтож уулзах цаг байхгүй. Манай энд хөвчлэн 2-3 хос харагдах шиг болсон. Энэ тэнд тэгэл бидэд нөө айлах чөлөөт амарлан цагаар бидэд ингээл амрах гал унтах гал гэж бодлоо. Энэ тэнд 2-2 явж байгаа харагдлаа тэгэл. Яг өдөр амралтын цагаар л гарч хальт уулзцаад юм шиг үлээ. Тэгээ манай өрөөнд бас нэг охин байдаг аахгүй найзлуудаа хамт ирсэн гээд эдгээр охин маань найзлуудаагаа уулз чадахгүй нөө намайг чиний гутлыг арчиж өгөн гутлыг чинь тосолж өгөн зааж өгөн гэж хэлсэн одоо байхгүй тэр өрөөндөө ороод алга болсон гээл ингээ гомдлоо сууж идэв. Энд ямар хөвгүүн таалагдд юм бэ? Занга ааштай гэх юм бол амар тийм халамжтай. Тэгээд гадаа төрхөн гэх юм бол энэ өндөр байхад болчихно дөө. Халамжтай гэхээр чамайг одоо яаж халамжлал чамд илүү гой санагдах вэ? Бусдаас нууцаар ч юм уу нөгөө нэг чимээгүй халамжилтай штэ яг ингээд жижигхэн үлээс харагддаг яг тиймэрхүү юмыг амар хардаг байхгүй юу? Тиймэрхүү л цэргийн амьдралаар одоо тэр яг ингээд 7 хоногийн турш амьдрахад цаашдаа одоо бүтэн эргээд одоо эх жилийн 100 болтол магадгүй та нарт маань ямар дадал хөвшил ер нь сууж өгдөг вэ? Өөртөө итгэж нэгцэн гэх юм уу? Эх орныхоо төлөө батлан хамгаалах салбар гэдэг одоо мундаг ахлах офицерууд байна. Бид ахлагч нар ч байна. Тэднийг хараад өөрөө ирэхгүй. За би яг ийм хүн шиг болно. Яг ийм шүү ингээд батлан хамгаалах салбарт ингээд хүчнэ зүтгэнэ гэж бодонгууд л цаанаас ингээд уймэгцэгц эх орноо гэх эх орнч үзэл бүгдээрээ л ингээд суугаад өгдөг гэх юм уу? Өөрийгөө сорж үзгээд үеийнхээ хүмүүстэй өрсөлдөөд одоо өөрийгөө ямар хэмжээний байгаагаа мэдгээд тэгээд энэ бүр орохыг амар хүссэн. Анхан шатны сорилтууд бол хэдэн явагдаад эхэлчихсэн. Тэгээд манай Минжин бол бас ард нь гараад явж байгаа. Тэгэхээр чи ер нь өөртөө хэр сэтгэл хангалуун байна? Амар баяртай. Би нөгөө нэг яа ингээд тасралтгүй 3 км бол нөгөө нэг дундаа бартаатай км тгүүж үзэж байгаа байхгүй. Тэгэд ингээд гараандаа гарахтаа л амар ихтгэлтэй гараад яа ингээд гүйж явах хугацаанд жоохон шадаргаал ингэнгүүт яа ингээд хажуугаар хүүхдүүд өнгөрөөд явж байгаа шүү дээ. Тэрэнд нь би ингээд яагаад эднэр чадаад байхад би гүйж болохгүй юм бэ гэд ингээд дайчлаад гүүгээд бариандаа ороод ирсэн чинь амар гоё санагдсан. Манай алдраа гитартаа хүрээд ирсэн чи нэх гоё хайрандаа байвал бид гурав тоглоод өгөөч. Хайрын дууч одоо сайн мэдхгүй тий. Энд ирсэн бүх оролцогч нар үе тэнгийнхэн бүгдэнд нь л одоо бас аль хааж байгаа бидүүсийг одоо сургаж зааж өгч байгаа багш нартаа ер нь бүгдэнд нь л зориулъя даа. Намрын өнгийг усах
сэтгэлийн бороо найз минь дурсамжийг минь сануулan ирэж эргэлтэн шуурх салхин ор залуунасаа хийсгэж олон аавын хөвгүүд мөрсөрөгдсөн онжоо их орон минь амгалан бай эрцэргүүд алхаа марш их орны хонтолон бүсгэмэн чиний төлөө халуун ам зүрхэндээ чин зорилгоо хадгалж аюул бүхнийг сүрсөөр нарамандах зүг алхан аз жаргалтай амьдрал минь маргааши ухна Олцтой шүү гэдэг үг бүр үнээр сэтгэл хангаж та.